За сайн байцгаана уу үзэгчдээ. Bridge подкаст мэргэжил сонголт болон нийгмийн боловсролын салбар за ялангуяа Монголын ирээдүйн болсон хүүхэд багчууд руугаа чиглэсэн мэдлэг мэдээлэл түгээх ийм одоо утга агуулга бүхий подкаст Bridge одоо академийн үүсгэн байгуулагч за хамгийн сонирхолтой нэг бүтээл болох Career Compass гэдэг номын зохиогч ийм одоо эрхмийг урьж ярилцаж байгаа. За манай подкастын нэр ч гэсэн ер нь Bridge. Тэгэхээр цаашид ер нь яг Bridge гэдэг нэрийг бид бүхэн ашиглах болсон байдлаар ерөнхийдөө альва замын гүүрэн байя гэж бид нар ч нөгөө А-гаас Б цэгийг холбоно гэж ярьдаг. Гэтэл А-гаас Б хүртэл маш олон нухчаа байна. Тэгвэл бид нар яг А-гаас Я хүртэл цэгийг холбож болохгүй гэж. Тэн дундуугаа үлдсэн одоо бүх зогсоол төр бид нар зогсмоор байна. Тэр зогсоолууд маань зөв баймаар байна л гэдгийг ер нь ингээд олон өнцгөөс нь ярилцъя гэж бодож байгаа. Тэгээ юуны өмнө бас танд яг энэ академиг үүсгэн байгуулсанд за мөн Монголынхоо мянган ирээдүй болсон хүүхэд багчуудынхаа төлөө яг энэ мэргэжил сонголт хэмээх энэ карьерээ тодорхойлох багаасаа карьерээ тодорхойлвол ирээдүйн дардан байх энэ одоо бүтээлийг бас гаргасанд баярлалаа. Бас баяр хүргэе. За баярлалаа. Маш сонирхолтой ярилцлага болох юм шиг байна. Тэгээд бас энэ подкастт анхны төчнөр орж байгаад маш их баяртай байна. За ярих сэдв бол нэлээ өргөн байгаа тийм. Ганц удаагийн дугаараар бас зогсохгүй байх гэж найдаж байна. Тэгэлгүй яг ер нь хоёулаа цаашдаа тогтмол энэхүү подкастыг 14 хоногт нэг дугаарыг бас хүргэе гэж зорж байгаа. Тэгэхээр та бол гэр бүл судлаач. Тэгээд тодорхой энэ одоо мэрэгчлээ зөв тодорхойлох гэж байгаа хүүхдүүдэд чиглүүлэгч багш. За мөн байгууллагуудад одоо зориулагдсан сургалтыг гэдэг ингээд ярих юм бол хүн нөгөө ерөнхий боловсролын салбар сургуулиудаас ерөнхий мэдлэгээс нэг бол салбарын мэдлэгээс заавал хальж явах ёстой л байдгийм байна л да. Заавал нэмэлт хөтөлбөр авч явах, заавал нэмэлт хичээлийг сонсож явах, тэгснээрээ илүү мотивац авдаг, илүү урам зориг ордог. Дэргэд байгаа нь хилээд байхад хүрдэггүй. Харин хин нэгнээс нэмэлт програм авчихлаарэ тийм ээ гэж заавал ингэж нөгөө хатгаж барьж авдаг. Тэгэхээр энийг бол яг та сүүлийн жилүүдэд бас амжилттай хэрэгжүүлж байгаа. Маш олон байгууллагуудад бас байгууллагын сургалтыг хийсэн гэдэг. Ингээд ярихлаар хоёуланд нь бол ярих сэдв өргөн. Тэгэхээр одоо хоёулаа яриагаа тавчлаа. Одоо яг хүүхдүүд маань мэргэжил сонгох гээд элсэлтийн ерөнхий шалгалтанда бэлтгэцгээгээд энд эцэг эхүүд маань бас нэлээд анхаарал хандуулж бас зовж явах шиг байна, завинж явах шиг байна. Хүүхдүүд ч гэсэн одоо ямар ч шалгалт өгөхгүйгээд нэлээд одоо сэтгэл санаагаа чилээж явах шиг байна. Тэгэхээр энэ момент дээр хоёулаа бас ерөнхий нэг чиглүүлэг ярилцлага мэргэжил сонголт гэдэг ерөнхий асуултаар би бас эхэлмээр байна. За мэргэжил сонголт гэдэг нь өөрөө угаасаа нөгөө ганцхан удаагийн үйлдэл биш те бид нар бүхэлдэн насан туршийнхаа те хэн байх вэ гэдгээ тодорхойлж байгаа үйл явц байхгүй юу. Тэгэхээр өөрөө нөгөө агуулгын хувьд бол маш өргөн цар хүрээтэй. Бид нар өнөөдөр зөвхөн нэг сонголтыг хийгээд зогсох биш. Тэрийг цаашид бид нар яаж үргэлжлүүлэх үү, яаж хөрвүүлэх үү те яаж өөрчилж болох уу гэдэг дээрээ өөртөө уялдуулаад одоо нэгсэндээ чиглэлээ зөв болох хэрэгтэй гэсэн. Яг нь бид нар яг одоо цагт те хавар ялангуяа эцэг эхчүүд маань, багш нар маань, хүүхдүүд маань яг мэргэжил сонголт юу вэ? Тэ нөгөө яашаа яаж чиглүүлэх вүлээ гэдэг ч юм уу те. Ямар хичээлүүдэд би илүү барьж авах хэрэгтэй вүлээ гэдэг дээр яг санаа зовж эхэлдэг. Цаг хугацаа л да те цаг хугацааны хувьд гэх юм бол ер нь болвол бид нар нөгөө нэг одоо монголчууд гэх юм цаашаа нийтлэгээрээ юмыг дандаа нэг ингээ цагийн тулгаад те ингээ яаруу сандруу байдлаар ханддаг хандлага бол энэ дээр маш тодор ажиглагдчихэдэг тий. Гэтэл мэргэжил сонголт гэдэг чинь өөрөө бид нар хүүхдээ бараг төрсэн цагаас эхлээд хэрхэн яаж чиглүүлэх үү, яаж зөв ажиглах уу, тэрийг нь яаж ирээдүй зөв дэмжиж өгөх үү гэдэг үйл явцаас эхэлдэг гэж бараг ойлгож болно тий. Гэтэл бид нар ихэнхдээ нийтлэгээрээ яаж хардаг вэ гэхлээр 8 дугаар ангид ороод ирэнгүүт эсвэл тий ахлах ангид дунд ангид ороод ирэнгүүт одоо нэрээ мэргэжлээ сонгох штэ тий. Манай хүүхд нэрээ юу сонгох юм бол за би ч уг нэг инженер дээ, манайх ч нэг юм дээ. Тэгвэл хүүхдээ яах ёстой юм бол гэдэг яг асуулт толгойд нуургаж эхэлдэг тий. Яг тэр хэрээрээ буцаагаад хүүхдээ хөө одоо чи чин дунд ангид орчлоо штэ одоо ялаа яах юм гэдэг нөгөө нэг санаатай болон санамсаргүй нөгөө дарамт шахалтууд эхэлдэг. Тэгэхээр яг өөрөө энэ үйл явц маань ингээд ярих юм бол тийм асар эртнээс эхэлж ивэл хэцүү байх боломжтой байгаад байгаа юм. Бид нар зүгээр жоохон оройтож хараад байгаа. Гэсэн ч нөгөө нэг оройтож харсан байлаа гэд оройтож бид нар ботсон байлаа гэд боломж байхгүй гэсэн үг бол биш шүү дээ. Бид нар жоохон шахуу цаг хугацаанд нэлээх хичээл зүтгэл гаргаж сонголтоо зөв хийх боломжтой л гэсэн үг юм.
Ер нь бидний одоо дутуугийн комплекс арилсан болов энэ яг одоо нөгөө мэрэгжил сонголтын дээр би ярьж байна. Тухайлх юм бол бид нөгөө ээж аав маань бид нарыг одоо англи хэл сураагүй юм чинь сурахчий, орос сургуульд явуулчий гэдэг нэг ийм заавал нэг өөрт байгаагүй зүйлийг хүүхдэд хүчилж бий болгох гэдэг. Магадгүй энэ нь өөрөө хүүхдийн нөгөө одоо генерашнээсээ шалтгаалаад хараад мэдчихдэг, сонсоод сурчдаг ч юм уу те. Өөрөө зүгээр ингээд тойрж гүйж явжгаад ерөнхийн энэ мэдлэгийг авчдаг. Энийг бид нар бас ингэж ялгаж салгаж ойлгож байгаа болов энэ дэр ер нь ямар нийтлэг алдаа байна. Яг хоо дутуугийн комплекс гэдээ ярихаар одоо хүн болгон бол арилаагүй л байгаа тий. Тэгтээ яг мэдээж бүгдээрээ гэж би бол хэлэхгүй. Хүний ухамсар хандлага шууд нөлөөлнө тий. Ямар орчинд өссөн, эцэг их нь хэрхэн яаж ханддаг байсан гэдэг шууд нөлөөлнө шүү дээ. Тэрнээс одоо монгол хүн болгон дутуугийн комплекстэй гэж бас хэлж болохгүй бах тий. Гэхдээ бид нар яг мэрэгжил сонголттой уялдуулах юм бол яадаг вэ гэхэлэр өөрийнхөө айцыг хүүхдэд өвлүүлчихдэг. Дийлэнх нь гэсэн үг тий. Одоо жишээ нь би ядуу байхаас, би мөнгөгүй байхаас, би өнөөдөр хоолгүй байхаас айж үтсэн учраас хүүхдүүдээ юм айцтай өсөхгүй тулд нөгөө мэрэгжил сонголтыг чиглүүлээд идэг гэсэн үг. Тэгээ шууд санхүүтэй материалын хэрэгцээтэй дутуугийн комплекс дээр тулгуурлаад гэсэн үг. Нэг талаасаа нөгөө талаасаа бас зарим эцэгчүүд маань яаж юм гэхээр өөрийнхөө хүсэл мөрөөдлийн залгамжлагч юм шигээр тэгээ өөрийнхөө хийж чадаагүй зүйлийг хүүхдэрээ хийх гэж, сурах гэж, өөрийнхөө сурч чадаагүй орчныг хүүхдэд үзүүлэх гэж гэдэг ч юм уу те бид нар сонголтыг өмнөөс нь хийгээд байгаа гэсэн. Гэтэл бид нар ихчвэ, багчвэ, томчвэ, жижигчвэ ямар ч шийдвэр сонголтууд дээр бид нар хүүхдтэйгээ ярилцдаг байх нь өөр хамгийн зөв арга. Бид нар энэ үйл явцыг орхигдуулаад шууд шийдвэрийг өмнөөс нь гаргаад байгаа асуудал гаргаад байгаа гэсэн. Хамгийн энгийн жишээгээр тайлбарлах юм бол бид нар 4 настай хүүхдтэйгээ гадаад тоглодог те эцэг эхчүүд маань салхилуулах гээд. За энэ явцтай хүртэл бид нар яадаг вэ гэхлээр хүүхдтэйгээ тоглох тоглоомыг хүртэл бий заагаад өгчдөг. Энэ тоглоом аюултай учраас чи тоглож болохгүй. Чи яг миний нүдэнд харагдахаар аюулгүй энэ элсэн дээр тоглоорой. Энд би эцсийн сонголтыг хийж байгаа. Тэрнээс хүүхэд сонгоогүй. Хүүхдэд юу үлддэг вэ гэхээр энэ тоглоом уг нь миний сонирхлыг татаад байгаа байхгүй юу? Гэтэл яагаад тоглож болохгүй юм бол гэдэг юм бодолтой холдчихдаг. Тэ? Тэгээд энэ бодол чинь нөгөө нэг дутуу хэрэгцээ гэж үзэх юм уу те дутуу мэдрэмж гэх юм уу тэрийг дагуулаад яваад идэг. Энэ мэтчлэн бид нэр жижиг том гэлтгүй маш олон зүйл дээр хүүхдүүдийнхаа өмнөөс шийдвэр гаргаад явж байхад хүүхэд яаж байгаа гэхээр өөрөө шийдвэр гаргах сонгох тийм чадамжгүй болоод төрчихөж байгаа. Ингээд өссөн хүүхэд өсвөр насн дээрээ ирээд бүх зүйл нэм үү яа нэм үү мэддэхгүй болоод байгаа гэсэн. Би яг алийг сонгох хэвээр. Би яг өөрөө хийн гэдэг баримжааж байхгүй болоод байгаа. Гэтэл нөгөө бидний хамгийн чухал одоо нөгөө амьдралын туршдах сонголт маань мэрэгжил сонголт шүү дээ. Гэтэл бид нэр энэ сонголтын өмнө яагаад гацаад байгаа вэ гэхэлэр би өөрийгөө танихгүй байгаа. Би өөрийгөө мэдэхгүй байгаа. Бүхэл цаг үеийн туршид би аав ээжийнхаа хэлснээр л явагдсан гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол бидний дутуугийн комплекс, бидний айдас тэр чигээрээ хүүхдүүдэд өвлөгдөж байгаа. Бид нэр энэ айцтай байх хэрээрээ яаж байгаа вэ гэхэлэр хүүхдээ шууд ирээдүйд айх айцтай болгоод ирээдүй гэж баг ийм аимшиг мангас шиг тийм мэдрэмжийг ойлголтыг төрүүлээд байгаа байхгүй. Одоо ингээд манай төв дээр ирж байгаа үйлчлэгээ авж байгаа те зөвлөгөө авж байгаа онцлогоо ойлгож байгаа дахиад манай хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь багшаа би зүгээр л ингээ хүүхдэрээ явж болдгоо юм. Би том болмооргүй. Энэ бол ерөөсөө ирээдүйд итгэх итгэл байхгүй, ирээдүй гэдгийг төсөөлж чадахгүй, дахиад дээрэс нь ирээдүгээс маш их юм айц дарамтыг авч байгаагийн хэлбэр гэж ойлгож байна. Одоо энэ технологийн хурдад бид нэр гүйцэгдэж байна. Тэгээд яг энэ гүйцэгдэлт энэ хурдан донд бас дахиад өөрсдөө алдаад байна. Эцэг эхчүүд өөрсдөө алдаад байна, хүүхдүүд өөрсдөө алдаад байна. Дахиад нөгөө IT инженер, программист, магадгүй одоо энэ AI те ингээд химэл оюун ухаан гэдэг зүйлд хөтлөгдөөд эхлэхээрээ дахиад ингээд нэг юм тэнцвэргүй байдал үүсээд байгаа юм шиг зүгээр энэ миний ажиглалт. Тэгэхээр энэ одоо магадгүй таны үйлчлүүлэгчид нэг бол энэ судалгааны явцад хэр ажиглагдаж байна. Энийг одоо бид нэр яаж барьж авах хэрэгтэй вэ? Яавал хизэн энэ технологиг барьж авах магадгүй огт программистын өгөгдөлгүй компьютер технологийн IT инженер биш хүнийг утас сайн тоглолт юм чи утас сайн оролдоод байгаа юм чинь гэдэг байдлаар ингээд буруу зүг рүү чиглүүлчихгүй гэдэг бас болгоомжл байгаад байна. Маш олон энэ сошиал дээр байгаа химэл оюун ухааны сургалтууд өөрөө хүүхдийг бас буруу хөгжүүлчихгүй гэдэг мэдээж зөв. Гэхдээ энийг хэрхэн зөв өөрийнхөө боловсрал мэдлэгт ингэж уялдуулж явах вэ гэдэг нэг юм зүйл байгаад байна л да. Энийг та ер нь юу гэж ажиглаж
Яг технологийн хурдтай хөгжил бол нөгөө угаасаа хүн болгон тодорхой хэмжээгээр айцыг дагуулж байгаа тийм. Нэрээ би одоо ингээл 5 жилийн дараа ажиллах болчих юм болоо тийм. 10 жилийн дараа хэд миний мэрэгжил устдаад байхгүй болчих юм болоо гэдэг. Энэ айц байгаагийн хэрээр хүүхдүүд ч гэсэн айцтай байгаа. Бид нар энэ хязгааргүй тийм үнэн зөв худал мэдэгдэхгүй мэдээлэл дунд насанд хүрсэн бид нар хүртэл төөрөөд те аль нь үнэн аль нь худлыг ялахгүй байгаа штэ. Тэгэхээр нөгөө ухамсар гүйц тогтоогүй хүүхдүүдийн хувьд бол энэ дээр төөрөөд маш их хэрэгэлзээ үүсэж байгаа. Гэтэл технологи хөгжлөө гээд 5 жилийн дараа 10 жилийн дараа тэр хүүхдүүд хөдөлмөрийн зах зээл дээр гарч ирэхэд шууд сонгосон мэргэжил нь устдаж алга болно гэдэг бол бодит тооцоолол биш шүү дээ. Зүгээр бид нар маш урт хугацааны явцад энэ хөгжлийн хурдыг харахад нэг юм байх боломжтой гэдэг л ерөнхий тооцоолол байгаад байгаа тийм. Харин бид нар нөгөө нэг технологиос айгаад те одоо ирээдүйд миний сонгосон мэргэжил устдаад алга болчвол ямар ч үн цэнэгүй болчвол хэрэггүй болчвол эсвэл ерөөсөө энэ хүний оролцоотой нэг ч зүйл байхгүй болчих үү гэдэг айц давтахынхаа оронд бид нар яг асуудал бодиттой хандаж сурах хэрэгтэй. Энэ дээр ч гэсэн багш нар дахиад эцэг эхчүүд маань маш бодиттой мэдээллийг өөрсдөө судлаад те боломжтой болов шаардлагатай одоо тэр мэдлэгийг олгодог газарт нь хүүхдүүдэд би суулгах хэрэгтэй гэж боддог. Одоо цагт байгаа яг өсвөр насны хүүхдүүд маань юун дээр илүү их анхаараасаа гэж бодож байгаа вэ гэхээр яг сонголтууд маань ерөнхий байдлаар ингээ орж ирж байгаа хүүхдүүдийг харахаар уламжлалт байдлаар сонголт хийгээ ороод ирдэг. Нөгөө л нэг инженер, нөгөө л нэг багш, нөгөө л нэг эмч гэдэг ч юм уу те. Яг хуу мэдээж энэ бол хизээж устдаж алга болохгүй те ингээ суур мэрэгчлүүд гисэн хідээж ирээдүйд би 10 жилийн дараа хөдөлмөрийн зах зээл дээр миний давуу тал юу байх юм? Би чадамжаа яаж өсгөгцөн байх юм? Би хаашаа хүрэх боломжтой байх вэ гэдгээ одоо тооцоолчих юм бол бид нарт ямар ч айц байхгүй гэж би бол хэлнэ. Тэрнээс одоо 9 дугаар ангийн хүүхд байлаа гэхэд те 3 жилийн дараа 12 дугаар ангиад төгсөөд те дахиад 4 жил сураад 7 жилийн дараа магадгүй хөдөлмөрийн зах зээл дээр гараад ирлээ гэж бодъё л доо. Гэтэл тэр үед сураад дуусан гот нь мэрэгжил байхгүй болно гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Тэгэхээр зүгээр тэр үед би яг одооноос юун дээр илүү их анхаарад юуг би нэмэлт чадвараа олгоод хөгжүүлсэн байх ёстой вэ гэдэг дээр нэг жоохон хичээл зүтгэл гаргаад те тэрийгэ боддоор тооцоолол харж чад болохгүй зүйл бол байхгүй. Мэдээж хүн болгон жишээ нь AI ашигладаг гэдэг ч юм уу те хүн болгон жишээ нь IT-ийн юм үндсэн суур ойлголтыг мэддэг байх ёстой гэвэл бас үгүй шүү дээ тий. Энд чинь тодорхой хэдэн мэргэжлүүдээр нэлээд наривчлалтаагаар орж ирнэ. Нийтлэгээрээ бид нар энийг нөгөө нэг AI бидрийг орлоод байгаа мó зүгээр бидний ажлыг хөнгөвчлөх хэрэгсэл үү гэдгээ их бодтойгоор зөв тооцоолол харчих юм бол энэ дээр бол их айц үсэхгүй байх гэж найдаж байгаа. Уялдаа холбоогоо сайн хангаач хэл гэдэг зүйл байх гэдэг шүү дээ тийм ээ. Хуучин цагт бол одоо энэ нөгөө мэргэжил сонголтын дээр гэх юм уу нэг бол одоо коллежууд дээр шууд ингээд шулуухан ер нь явцдаг байсан шүү дээ сонголт одоо юу гэдэг академис дээр ч юм уу нэг бол одоо өөр ямар сургууль байдаг вүлээ. Анхнаасаа шууд тэндээс нэг инженер механик одоо механизм чиглэлээр ч юм уу нэг бол одоо техник технологи чиглэлээр ингээд нэг бол үйлдвэрлэл оюутал ч юм уу яг ингээд нарийн мэргэжлийг шууд суралцаад гараад ирдэг байсан. Ажилчаа ангийг нэг ёсондоо нийгэмдэр шууд бэлддэг байсан. Одоо бол нөгөө бүх эрхчлөө ингээд хүүхдүүдийн болоо эцгийн гарт ороод ирэхлээр дахиад нөгөө төөрөгдөл маань ингээд одоо бол арилахгүй байгаа тань л да. Тэгээ энэ төөрөгдлийг арилгах одоо ямар зам байна гэж одоо та шулуухан ингээд алдааг тодорхойлох вэ ер нь боловсролын салбар дээр? Яг би одоо тэгээ бүхэл бүтэн боловсролын салбарыг бол би дүгнэх чадамжтай бол хүн биш. Гэхдээ зөвхөн миний бодлоор миний харж байгаа өнцгөр юм бол тэр үед бол бид нарт угаасаа ажиллаж анги тэр чигээр хэрэгтэй байсан байхгүй. Бид нар үйлдвэрлэлийг те ажиллах хүчийг бэлдэх дахиад энэ нийгмийн одоо те эдийн засаг талаасаа доктортой байдлыг хангах гэдэг утгаараа маасаар нь өссөн үсээгүүл бид нар тэгэж явуулдаг байсан. Те өссөн үсээгүү одоо эцэг эхийн баг нийгмийн шахалтаар сонгодог байсан шүү дээ. Сонгох гэж те баг шууд те одоо явдаг байсан гэж хэлж болно. Гэтэл орчин цагт бол энэ чинь эсэргээр өөр. Тэ бид нар яг хуучин системээр уламжлалт байдлаар сонгох эсвэл шууд шахах, тулгах процесс бол ягач байж болохгүй гэсэн үг тий. Бид нар нийгэм нь өөр вэ, цаг үе нь өөр вэ. Дахиад хүмүүсийн сэтгэл зүйн маш их өөр болсон. Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэл зүйн хэрэгцээ бол асар өндрөөр яригдж байгаа. Одоо нөгөө үндсэн шинжлэх ухаанаараа бол суур одоо ойлголтын орой дээр байх ёстой хэрэгцээ маань
одоо нөгөө суур хэрэгцээ болоод хувирчаад байна шүү дээ. Тэгэхээр бид нар яаж ч утсан өөрчлөлтүүд агаад бид нар сэтгхүүгээ дахиад сонголтуудаа тий хамгийн энгийнээр ярихад дахиад нөлөөллөө ч гэсэн бид нар өөр арга барилаар шийдэхгүй бол уламжлалт байдлаар шийдэх ямар ч боломж байхгүй. Ингийн тулд бид нар хүүхдээ өөрчлөгдөхийг хүлээх гэхээс илүүтэйгээр чиглүүлж байгаа тий одоо боловсон хүчнүүд багш нар яамд нь бодлогоороо дэмжих гэдэг ч юм уу тий хөтөлбөртөөгөө уялдуулах за тэгээд багш нар нь дахиад эцэг эхчүүд нь өөрсдөө маш зөв мэдээлэлтэй, маш зөв ойлголттой, зөв чиг баримжаатай байх нь маш чухал байдаг гэсэн. Та ер нь өөрийнхөө хүссэн мэргэжлийг сонгож чадсан уу? Яг түүгээрээ одоо ажиллаж байгаа юу? За би бас яг өөрийнхөө түүхийг ярих юм бол нэлээд урт түүх болно. За би яг одоогийн байдлаар гэх юм бол 4 мэргэжил сонгосон байдаг. За би бол анх яг товчхон ярихад 10 жилдээ ерөөсө бүх хичээлд онц сурдаг хүүхдээсэн. За ганц сайн авдаг хичээл нь биеийн тамир байсан. За тэгээд тухайд би юу гэж бодож исэн бэ гэхлээр би онц сурдаг юм чинь би хаанч тэнцэн. Би юу ч хийж чадна гэж боддог байсан. За би яг хуу тэр үеийн хүүхдүүдтэй харьцуулахад би хичээлээ хий гэдэг шаардлага тавиулдаг биш. Эсвэргээрээ би гадаа гарч тоглооч гэж загнуулдаг хүүхд байсан. Хичээлээ зөв өөр ингээ хийгээ сууж яадаг тий. За тэгээд яг 10 төгсөөд сонголт хийх болсон чинь би хаанч төгснө гэдэг нэг юм бардам мэдрэмж. Дахиад дээрэс нь би багийнхаа найзаас холдмоор байсан учраас би найзынхаа сонгосон сургуулийг илүүд үзээд би тэнд шалгалт өгөө тэнцээд орж исэн. Тэгээд Тэдгээр курстэй би үнэхээр буруу сонголт хийснээ тэр үед ойлгосон. Гэхдээ мэдээж яг 100% ойлгоогүй зүгээр л энэ миний сонголт биш байсан байна гэд. Яасан гэхээр би програм хангамжийн инженерээр сурах гэж ороод эхнийхээ жилийн хагас жил болоогүй байхад нь би фейлдэд эхэлсэн тий. Би муу сураад эхэлсэн, шалгалтандаа унаад эхэлсэн. Миний нөгөө 10 жилд үзчихсэн тооны чадамж маань ихтэй сургуульд ороод ирсэн чинь намайг барьцаалтахад хүргэсэн гэсэн үг тий. Шал өөр байсан. Дээрэс нь би 10 жилийн сургууль, их сургууль хоёрын ялгааг огт мэддэггүй. Тэ тэрийг хэлж өгдөг ч хүн байгаагүй. Тэгээд дараагийн удаад нь би илүү амархнаар нь хуулийн анги сонгосон. За хуульд бас л минийх биш байсан. Би 1 жил сураад гарсан тий. За энэний дараа бол за эдийн засгчаар бол яг сураад төгссөн байдаг. За дараа нь олон улсын худалдааны менежментээр сураад төгссөн байдаг. За ингээ үндсэн 2 мэргэжилтэй болж байна тий. За тэгээд тодорхой хугацаанд яасан бэ гэхлээр бас за би юу ч хийж чадах юм чинь гээд хуваараа бизнес эрхлэх гэж үзсэн. Гэхдээ энэс өмнө яасан гэхлээр би Монголын маш том баг хамгийн том гэж хэлж болох 2 байгууллагаар би хүмүүжсэн юм баггүй. Нэг нь говь хувьцаат компани тэр үед төрийн өмчтэй байсан. Хоёр дахь нь болохоор MCS те. Би говь хувьцаат компанид ажиллаж байхдаа маш их ачаал даах чадвартай, үг даах чадвартай те болцсон. Би MCS-д ороод хүнийг яаж хөгжүүлж болдгийг, хүнтэй яаж харилцаж болдгийг, хүн гэдэг ямар чухал вэ гэдгийг ойлгосон. Тэ харилцаа гэдэг ямар чухал вэ гэдгийг би ойлгосон. За тэгээд хэсэг хугацаанд ингээл амьдрал үргэлжилж байгаа шүү дээ, тэ. За тэгээд тодорхой хугацаанд бас яг хуваараа бизнес эрхлэх гэж үзсэн 2 компани дампууруулсан байдгийг. За тэгээ бараг л одоо 38 настайдаа гэж хэлж болно. 38 9 наснда би бодож эхэлсэн. Би ер нь хэн байсан бэ? Хэн байх ёстой байсан? Хэн байсан? Тэ би ер нь яг одоо хэн байгаа гэдгээ. За тэгээ нэлээ их ингээ ботсны эцэст ерөөхдөө ингээ өөрөө чаддаг зүйлүүд дээр тэ дүгнэлт хийгээд би энийг чадах юм байна. Би ингэдэж штэ гэдэг баримжаагаа аваад за би ер нь ингээ сэтгэл судлалын салбарт орох юм байна гэдгээ шийдээд гэрийнхандаа хэлсэн чинь чи өөрөө уураа хянж чадахгүй яаж болох юм гэдэг нэг л үг намайг зогсоосон байхгүй. Яагаад гэвэл би өөртөө итгэлгүй эсэрэг. Тэгээд би дахиад 2 жил ингээд жил гарангийн хугацаанд ботсон тий. Нэрээ би чадахгүй юм болов. Нэрээ ийм байхаар болтгүй юм болов гэдэг ч юм уу тий. За тэгээд жил гарангийн дараа би шууд өөрийнхөө төрсөн өдрөөр нэг юм өөрчлөлт хиймээр санагдаад шууд би одоо гэр бүл судлалаараа магистраа ингээд бүртгүүлээд шууд сурсан гэсэн. За яг энэ сурж явах явцад бол үнэхээр надад маш хүнд байсан. Яагаад гэвэл би өөрийгөө олоогүй те насанд хүрсэн өмөртлөөсөө өөрийгөө олоогүй. За тэнд гарч байгаа сөрөг жишээ болгон миний амьдрал дээр байсан гэдэг ч юм уу те. Тэгээд би яг шантарч эхэлсэн байхгүй. Нэрээ хүнэн байсан юм байна те. Одоо манай гэр бүлийнхний эсэргүүцээд идэг гэдэг байдлаар хандаад яг гардаг дээрээ тулаа байжсэн чинь манай нэг багш юу гэсэн гэхлээр та нар бүхэлдээ нийгмийг өөрчлөх гэж битээ яараа тий бүхэлдээ нийгмийг өөрчлөнө гэж ийм том үүрэг хариуцлагыг битээ өөртөө өөр эхлээч өөрийгөө өөрчилж тэгээд хажуудах үр хөвгтэй гэр бүлтэйгээ харилцах харилцаа хандлага л өөрчилж энэ бол чиний нийгэмдээ оруулж байгаа хамгийн том тус нэмэр юм шүү гэж хэлэхэд нь би ингээд энэ дотроос гал асаж эхэлсэн байхгүй. Тэгэл би яг тэр ирчээрээ дипломынхаа сэдвийг өсвөр насны хүүхдээ сэтгэл зүйн
асуудлыг судлах гэдэг сэдвээр сонгоод маш амжилттайгаар төгссөн. Би энэ мэргэжлийг сонгоод тэр үед маш зөрөгтэй халхам хийсэндээ би одоо маш их баярлалдаг. Яг хуу над чиг ийм сонголт хийж болно. Гэхдээ би маш их цаг хугацаа, санхүү, мөнгө маш олон зүйлийг тэнд алдсан байгаа тий. Оройтсон ч гэсэн сонголт бол хийх боломж байгаа. Гэхдээ хэрвээ би анханасаа зөв сонголт хийгээд тэр үед тий одоо системээрээ гэдэг ч юм уу, сургууль нь, багш нь, эцэг их нь зөвлөдөг байсан бол, чиглүүлдэг байсан бол гэдэг асуулт ингээд ард нь үлдэж байгаа гэсэн үг тий. Яг энэ утгаараа алдахгүй байх энэ их цаг хугацааг хэмж болох хамгийн том боломж бол одооны хүүхэд залуучуудад байна. Гагцхүү үнийгээ тодорхойлох хэрэгтэй байна гэж хэлгээд байна шүү дээ. Тэгэхээр эргээ сонссон чамгүй их хугацаа байна. Одоо тэгвэл цаашид илүү их одоо ингээд боломжийг эрэлхийлэх ямар цаг хугацааг та ингэж зорж байна. За миний бол одоо яг үндсэн зорилго юу болчиход байна гэхлээр нэгдүгээрт би мэрэгжилтэн хүний хавьд нийгэмд оруулж байгаа аюу том тус нэмэр те миний үүрэг хариуцлага гэж харж байгаа. Би энэ мэрэгжлийг сонгосноороо те. Хоёрдугаар гэх юм бол би бас өөрөө яг өсвөр насны хүүхдтэй ээж байхгүй юу? Тэ тэр утгаараа би ямар их хэрэгцээ байгааг те хүүхдүүд ямар их төөрөгдөл дунд байгааг би харж байгаа гэсэн. Яг бодит амьдрал дээрээ ч гэсэн надад нэг жишээ байж байгаа. Тэгэхээр эндээс улбаалаад одоо юу гэдэг чинь би ганцхан одоо юу гэдэг чинь өөрийнхөө бизнесийг өргөжүүлэх гэхээс илүүтэйгээр би нэг хүүхдэд гэрэл хасааж өгмөр байгаа. Тэгээ нэг хүүхдийг би зөв замаа олоод те амьдралдаа сэтгэл ханамжтай өөрийнхөө аз жаргалтай амьдрахыг нь би те одоо тэр гүүр нь болж өгмөр байгаа гэсэн үг. Миний зорилго бол ерөөсөө л тэр. Тэгээд дахиад би өнөөдөрт өөрийнхөө хэрэгжүүлж байгаа төслүүдээрээ, хөтөлбөрүүдээрээ чиглүүлэхээсээ гадна дахиад би илүү өндөр хөгжилтэй орнуудын нөгөө арга зүйг нэвтрүүлэх те нөгөө хөтөлбөрүүдийг оруулж ирэх гэдэг ч юм уу те илүү бас юм боловсронгуй болгоод илүү том цар хүрээтэйгээр яаж нөлөөлж болох уу гэдэг дээр л одоо сүүлийн үед толгой ажиллаад сууж байна да. Ер нь монголчуудын хувьд яг энэ мэрэгжил сонголтоо буруу хийсэн магадгүй сонгосон суралцсан тэр мэрэгжлэрээ бакалаврын зэрэгтэй тэр мэрэгжлэрээ ажилдаггүй гэсэн одоо нэг ийм тоо статистик байдаг тухай хоёлаа ярилцлагынхаа өмнө бас дурсаж ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ статистикийг та бас нэг эргээд мэдээлэл болгоод хүргүүл. За яг бидний барьж одоо яг хүн болгонд хилдэг гэх юм уу те өөрчлөлтийг нь болон ялгаатай байдлыг нь ойлгуулдаг нэг 3 судалгаа л байдаг. Нэг нь болохоор Мобиси хийжсэн судалгаа 2003 онд тухайд 10 дугаар анги төгсөжсэн 2000 хүүхэд төр хийсэн судалгаа байдаг. Ерөнхий агуулга нь юу вэ гэхлээр яг нөгөө мэргэжлээ яаж сонгосон бэ гэдгээр. За тэрэн дээр ерөөсөө нэг 19% хүрэхгүй хүүхдүүд маань би сонирхлоо үндэслээд мэргэжлээ сонгосон. Бусд нь бол эцэг эхийн нөлөө заавал мэргэжил сонгох ёстой болохоор те өөр зам байхгүй болохоор амьдрах ёстой болохоор гэдэг ч юм амьдралын матлагаадлаасаа гэдэг сонголтууд хийдэг байсан байгаа да. За яг ижил төстэй энэ судалгааг 2023 онд тухайн байгууллага те Мобиси дахиад хийхэд ямар өөрчлөлт гарсан бэ гэхлээрэ 71% орчим хувь нь би сонирхлоороо мэргэжлээ сонгосон гэдэг тэмдэглэл гарсан гэсэн. За энэ дээр бол асар их юм ялгаа гарсан байгаа даа тий. Хүүхдүүд буюу залуучууд миний сонирхол чухал юм байна гэдгийг ойлгож эхэлсэн гэсэн. Гэсэн ч ард нь алдаа дахиад байгаа юу гэвэл байсаар байгаа. Энэ хэдэн он гинэ 2023 оны судалгаагаар 71% нь мэрэгжлээ зөв сонгож эхэлсэн байна өсөө сонирхлоороо. Яг зөв гэж хэлж болохгүй зүгээр мэрэгжил сонгоход миний сонирхол чухал гэдэг үндсэн ойлголттой нөлөөллөөр биш тийм байна. Олж авсан гэсэн. Дахиад нэг судалгаа нь юу вэ гэхлээрэ хүний нөөцийн одоо менежментийн хүний нөөцийн хүрээлэнгийн захирал тэгш бүрэнгийн гаргасан нэг судалгаа байдгийг 2023 оны 22 оных жилөө тэр болохоор яг ажлын байран дээр менежерийн төвшөнд ажиллаж байгаа 400 менежерээс авсан судалгаа байдгийг. За энийх нь ерөнхий агуулга нь бас юу вэ гэхлээр та анх сонгосон мэргэжлэрээ ажиллаж байгаа юу гэдэг агуулгатай асуулгын судалгаа. За эндээс ерөөсөө 5% нь тийм ээ гэж хариулаад 95% нь үгүй гэж хариулсан байдаг. Энэ бол мэргэжил сонголт дээр бид нэр хэр их төөрдөг, хэр их цаг хугацаа алддаг, буруу сонголт явсаар байгаа гэдгийг маш том одоо дүгнэлт гэж харж байна. За тэгэхээр энэ бол бүтэн нийгмийн нэг үечлэлийн хувьд гэх юм бол асар алдагдaltaй зүйл. Гэхдээ магадгүй тэр мэргэжлэрээ сонгож суралцаагүй ч гэсэн эргээд яг өөр нэг салбарыг олоод яг магадгүй тань шиг те өөр нэг мэргэжлийг олоод ингээд амжилттай явж байхыг үгүйсэхгүй.
Гэхдээ энэ маань өөрөө юуг харуулдаг байна гэхээр бүтэн яах гэж 10 жилийн боловсрол эзэмшсэн. Яах гэж тэр төлбөрийг төлж 4 жил тэр боловсролыг эзэмшсэн. Тэгвэл яагаад тэрийгэ дахиад өөрчлөө, дахиад суралцах цаг хугацаа, дахиад хөрөнгө мөнгийг зарцуулах хэрэгтэй болсон гэдэг чинь өөрөө бидний цаг хугацааны хувьд нэг амьдрах энэ үйлчлэлд он цаг үедээ зөв байх юм бол магадгүй тэр 4 жилийг зөв мэрэгжлээ эзэмшсэн бол дараагийн тэр суралцах гэдэг 4 жилдээ илүү чанаржих, мэрэгших гэдэг боломжч бас нэг бол холбогдох давхар мэрэгжлийг эзэмшээд хөгжүүлээд явах боломж гэж бас харуул зүйтэй баг. Гэхдээ энэ маань өөрөө л эргээд нөгөө санхүү мөнгөний цаг хугацааны сэтгэл санааны гээд олон зүйлийн хохирол амсч байгаа учраас одооноос эхлээд битгий ийм хохирлыг бас амсаасаа олон мянган хүүхэд зөв зам дээр байгаасаа гэдэг үднээс л одоо хоёлаа энэ сэдвийг яриад байна л да. За Bridge Academy тэгвэл одоо ямар үйл ажиллагаа явуулж энэ зүйлийг зас залруулахын тулд ямар одоо аргачлал хөтөлбөрийг нийгэмдээ одоо үзүүлээд энэ боловсролыг дэмжих хөтөлбөр гэдэг ингээд хийгээд явж байна. Энэ талаар бас сонирхов. За засах гэх нь цаашаа чинь тий бид нар зүгээр яг алдаа хаана байгаа вэ гэдгийг те илүү бас те арай одоо мэржлийн үний хувьд те олж харсан байгаад байна. Дахиад дээрэс нь хэрэгцээ шаардлагыг бас те нийгмийн хэрэгцээ шаардлагыг олж харсан байгаад байгаа гэсэн. За тэр утгаараа бид нэр аль болох илүү хүртээмжтэй те хүүхдэд ээлтэй гэх юм уу те хөтөлбөрийг гаргах гэж бас нэлээдгүй цаг хугацаа нэлээ олон бас баг бүрэлдэхүүнээр гаргасан байгаа яг манай академийн хувьд гэх юм бол за тэгэхээр манай хөтөлбөр бол ерөнхийдөө мэдээж хүүхдийн эцсийн сонголтыг бид нар хийж өгөхгүй. Бид нар зөвхөн чиглүүлж өгнө. Энэ дээр нэг ташаа ойлголт нь юу гэдэг вэ гэхээр манайхан ер нь нийтлэгээр эцэгчүүд бид нар юун дээр алдаад байдаг вэ гэхээр төлбөр төлөөд явуулсан болгоноосоо бид нар эцсийн үр дүнг шаардаад идэг талтай байгаад байгаа. Ямар ч зүйл дээр. Гэтэл зөвхөн мөнгөний төлснөөрөө тэнд үр дүн гарчдаг зүйл биш гэдгийг бид нар маш олон зүйлээр баталж штэ. Бид нар өнөөдөр үнэтэй сургуульд хүүхдээ сургалаа гэд өссөн үр дүнгээ авч чадахгүй байгаа дээ. Үнэтэй сургуульд сурснараа өнөөдөр нийгмийн хамгийн мундаг боловсон хүчнийг бас л гаргаж чадахгүй байгаа дээ. Тэнд хаана алдаа байгаад байгаа. Ямар доголдол байгаад байгаа гэдгийг бид нар олж харж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр манай академи ерөөсөө барьдаг гол зарчим юу вэ гэхээр эцэг их хүүхэд багш гурав буюу алтан гурвалж ингээ хэлчих болно. Заавал цуг байх хэвээр. Би өнөөдөр энд те ингээд одоо өөрийнхөө мэдсэн, сурсан, туршлага дээрээ үндэслээд те хүүхдийн ингээ чиглүүлээд ингүүл айгуу зөв юм аа гэд явуулна. Хүүхэд энд надаас сонсохдоо те илүү урам зориг аваад, итгэл үнэмшил аваад гэртээ харна. Гэрт хараад эцэг их яг тэр мэдрэмжтэй байхгүй бол хүүхэд унцдаг. За энэ хэрэггүйсэн би. Тэгсэн мөртлөө яагаад намайг энд мөнгө төлж явуулаад байгаа юм бол за явуулж байгаа юм чи яхад ингэсийг нэг төгсчий доо гэдэг хандлага илрээд байгаа. Тэнгууд эцэг их эргээд юу гэж дүгнэлт гаргаад байна гэхээр эднийх айгу муу багш нартай, муу үйл ажиллагаатай ерөөсөө хүүхэд ойлгохтой юм сурдгуу гэдэг дүгнэлт гаргааддаг. Гэтэл энэ болгонд ч эцэгхийн оролцоо асар их байгаа. Ядчил хүүхдээ нэг зүйл сураад би өнөөдөр ийм зүйл сураад ирлээ гэд очихт нь тэрийн те баяр хөөртэйгээр хуваалцаад, дэмжээд, сонирхоод те асуугаад, лавлаад ярилцах нэг 10 минутыг гаргаж чаддгүй гэсэн үг. Тэр утгаараа бидний хийж байгаа ажлын үр дүн ч гэсэн унаад хүүхдээ бас дахиад үр дүн гаргах ёстой те дэвшин дээшлэх ёстой процесс ч гэсэн алдагдаад байгаа. Тийм учраас манай академи ямар ч сургалт байсан, ямар ч зөвлөгөө өгөх байсан заавал эцэг ихтэй зөвлөцдөг. Би хүүхдэд зөвлөгөө өгтөө эхлээд би эцэг ихтэй уулзаад дараа нь хүүхдтэй уулзаад эцсийн байдлаар гуруулаа сууж агаад ярилцдаг гэж ойлгож байна. Хөтөлбөр дээр ч гэсэн мөн адилхан манайх ийм хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа. Бид нэр үр дүнг ингэж харж байгаа. Бид нар бол эцсийн сонголтыг хийхэд нь шууд ингэж нөлөөлж эцсийн сонголтыг хийлгэж бол гарахгүй. Бид нар цаашаад яаж зөв чиглэлээр судалгаагаа хийгээд судалгаан дээрээ үндэслээд өөрийгөө баримжаалаад явах вэ гэдэг чиг баримжааг нь олгож байгаа маа. Энд дээр таны оролцоо юм байна, таны дэмжлэг юм байна. Ингэснээрээ хүүхэд чинь цаашдаа энэ зүйл дээрээ өөртөө ихтгэлтэй болоод энийгээ илүү орлож хараад гарах юм а гэдгийг нэгсэндээ бараг ийм тайлбарлах, таниулах сургалтыг эцэг эхчүүдэд давхар явуулдаг гэсэн. Тийм ч учраас яг манай дээр ирдэг манахаас зөвлөгөө авдаг, манахаас сургалт авдаг байгууллагууд илүү ийм сэтгэл ханамж бас хангалттай өндөр байдаг байх гэж найддаг. Түрүү та багш нар гэлээ штэ. Багш нар бол өөрсдийнхөө одоо энд үндсэн програм дээр тулгуурлаад одоо боловсролын энэ
яамнаас батлаад өгсөн Монголын энэ ерөнхий боловсролын суур хичээлийг ингээд хийгээд заагаад явж байгаа. Эннийгээ ч өөртөө гажаагүй гэж ойлгож байгаа. Гэхдээ нэг багшаад ногдох хүүхдийн ачаал бас л ингээд улсын сургуулиуд дээр нэлээд өндөр тоо яригддаг. Тэгэнгүүт багш нар маань гадны хөтөлбөрийг авахдаа хэр таатай хүлээж авч байгаа. Би уулын ажиллаа хийгээд байхад та яагаад гаднаас орж ирээд ингээд бас ийм байх ёстой гэдэг юм заах гэдэг гэдэг дээр ер нь боловсролын салбар багш нар маань магадгүй энэ одоо тухайлсан сургуулийн хамт олон маань удирдлагууд нь одоо юу гэж хүлээж авч одоо хичээл авдгийн бол та бүхнээс энэ бас сонирн байна л да. Ягаад биднэрт ягаад гэвэл нэмэлт нэг ийм хөтөлбөр програм хэрэгтэй байна шүү дээ. Та хэдийн судлаад гаргаад ирсэн энэ олон улсын төвшөнд магадгүй энэ нийгэм харилцаа хандлага дээрээс гаргаад ирсэн энэ судалгаан дээрээс үндэслээд тэгээ энэ програмч хэрэгтэй байсан юм биш үү гэж аваад байна шүү дээ. Тэгэхээр энэ их сонирн байгаад байна л да. Яг уу багш нарыг ч нэг өөрсдийнх нь заах хэмжээ хязгаар хэл хязгаар те нөгөө хүрээл агуулгач юм бол угаасаа тодорхой заагдсан байж байгаа шүү дээ. Яг уу багш нарын хийж байгаа нөлөөлөл нь багш нар гэхээс илүү сургуулийн нийгмийн ажилтан сэтгэл зүйч нар энэ дээр болоо гүн ажиллах хэвээр те одоо хүүхдүүдийг чиглүүлэх энэ дээр нь зөвлөгөө өгөх гэдэг ч юм уу. Яг би нийтээрээ гэж хэлэхгүй гэхдээ ер нь яг улсын сургуулиудын сэтгэл зүйч нийгмийн ажилтан яг юу хийдэг би яг үндэ ойлгохгүй гэж. Тэгээ миний зүгээс шүү дээ тий. Яг уу энэ зүгээр би ганц хоёр сургууль дээр хараад өрөөсгөлөөр дүгнжээж болно тий. Гэтэл яагаад тэд нар одоо юу гэдэг чинь тий зөв ажиллаа хийгээд гэдэг ч юм уу эсвэл яг үйлчлэх ёстой талбартаа тий үйлчлсэн болвол хэрэгцээ амар хэвээрэл байгаад байгаа гэдэг асуудал яригдана. Нөгөө талаас яг багш нарын хувьд гэх юм бол хүүхдүүдийн санаа зовхгүй санаа зовж байгаа тий чадах хэрээрээ хүүхдүүдээ мэржлээ сонгох болж байгаа шүү. Та нар яаж ийна ингээрэй гэд. Тэд нар бол чадхаараа чиглүүлж байгаа. Гэтэл өөрөө нөгөө нэг ажлынх нь одоо тий өөрийг хариуцлах ажлынх нь үйл явц ч өөрөө хасар их штэ багш хүний хувьд. Би бол багш нарыг нэг буруутгахгүй. Багш нар харин ч эсэргээрээ тэгээ надаас өөрөөр би ингээд дандаа хэлсээр хагаад өлөг болчиход байна. Тэгээ ингээд нэг өөр хүн авчираад тэгээ шал өөр газраас мэржлийн хүмүүсийн авчираад ингээд хүүхдүүдэд хичээл сонсох нь өөр өгөөж шал өөр байдаг. Тийм учраас ингээд тэгээ эцэг эхчүүдэд хэлээд багшийн санаачлагаар нэг бол эцэг эхчүүдийн санаачлагаар гэдэг ч юм уу тэгээ нэмэлт хөтөлбөр аваад байгаа. Энэ хэрэгцээтэй юу үгүй юу гэдгийг багш нар ч гэсэн харцсан байгаа. Тэгээ хэрэгтэй гэдгийг мэдээд байгаа. Дахиад нөгөө мэржлийн салбарын хүмүүс шиг яг нөгөө нөлөөлөөд өөр өгөөжтэй болтолнч гэдэг юм өөр өгөөжөө өгтөл нь ингээд давхар нэмэлтээр ажилласаа гадна тэр хүмүүс цаг гаргах боломжгүй учраас энэ дээр бол хязгаарлагдмал байгаад байгаа гэж би бол харж байгаа. Багш нар бол харцангуй энэ дээр маш нээлттэй ханддаг. Сүүлийн үед бас эцэг эхчүүд ч их сайхан нөгөө өөрсдөө жишээ нь бас маш их эргэлзээ дотор байгаад байгаа шүү дээ. Аль нь зөв аль нь буруу юм би өөрийнхөө явуулвал зөв юм уу буруу юм уу гэдэг те. Мэдээж бүх хүн нөгөө уламжлалтаараа одоо тулгсан байдлаар шаардахгүй. Тэгэхээр эцэг эхчүүд ч гэсэн энэ дээр бас айгүй нээлттэйгээр айгүй юм туртаагаар хүлээж авдаг. Тийм юм бол. За одоо хоёул суур сэдвүүдийг бас хөндөж ярьлаа. Яагаад мэрэгжил сонголт зөв байх ёстой хаана алдаа гараад байна. Зас залруулах зүйлүүд нь бас хаана байна. Засахдаа нэгэнт хүүхд рүү чиглэсэн энэ сэдвийг томчууд бүгд ингээд зангидаад нэг ойлголцол төр зогсох ёстой байдаг гэдэг ингээд ярьлаа. Одоо ингээд 12 дугаар ангийн хүүхд бид нарыг үзэж магадгүй. Яг 12 дугаар ангиа төгсөж байгаа олон мянган хүүхдийн ээж аваад бас энэ ярилцлагыг сонсож байгаа. Тэгвэл 12 дугаар ангийн хүүхдээ шалгалт өгүүлэхэд магадгүй мэрэгжил сонголтын дээр нь одоо заавар зөвлөгөө өгөхөд оройтсон уу? Та юу зөвлөх вэ? Яг одоо 4 сарын хувьд гээд ярих юм бол оройтсон. Оройтсон гэдэг нь юу хэлж байгаа гэхээр дахиад хамт боломж байхгүй гэсэн үг юусоо биш. Зүгээр тэр хүмүүс аль хэдийн яшээ чиглүүлээд өөртөөхөө чадах хэмжээнд бэлдээд хараагаа чиглүүлээд анхаарлаа тийшээ өгцөн байгаа байхгүй. Гэтэл одоо би ч юм уу те хин нэгэн гарч ирээд хүүе мэржил сонголт чи юм штэ чи яг зөв сонгосон юм уу те алей би чамайг онцлоод өгье зөвлөд өгье гэх юм бол тэр хүмүүстэд маш их эргэлзээ өгөөд нөгөө нэг ингээд ач холбогдлоо өгчээсэн үйл явц нь сармагч чинь. Тэгэхээр бид нар бол аль болох яг өөрсдөө хүсэж ирэхгүй бол 12 дугаар ангийнханд нэг зөвлөн чиглүүлэх үйлчлэгээ баг хийдгүү. Яг л өөрсдөө зориод ирэхгүй бол гэсэн. Яагаад тэгэхээр тэртээ тэргүй төгсөх гэж байгаа гэдгээрээ маш их дарамттай байгаа тий. Тэгээ яашээ бэлдээд маш их завгүй байж байгаа тий. Тэр үед нь бид нар дахиад тархийг ингэж төөрүүлэх үйл явц болох гэдэг байгаа байхгүй юу. Тэрний оронд зүгээр ямар ч яашээ зоригтойгоор тий өөрийнхөө бүх гаргасан хичээл зүтгэлийнхаа үр шимийг хүртээд өгчих.
Тэрний дараагаар сонголт хийхдээ харин арай жоох ухаалгаар хандах гэдэг ч юм уу те эсвэл цаг хугацааны хувьд одоо юу хизээвэ гэдэг асуултыг л тавиад өгчих. Тэгээд яаж сонгол зөв юм гэдгийг л баримж олчих. Тэгэх юм бол боломж бол мэдээж нээлттэй байна. Яг шалгалтаа өгсөн ч өөрийнхөө зан чанар төлөв болоод бусад зүйлийг зөв тодорхойлоод зөв мэрэгжил дээр очил гэж та хэлэх гээд байна шүү дээ. Тэгэхээр одоо танай байгууллагаас бас хийдэг нэг тест те одоо нөгөө зан чанар тодорхойлох хурууныхын тест. Энэ тестний ер нь давуу тал ач холбогдол нэг хэсэг л ингээл энэ тэнд бас ингээл сошиалор явлаа л да. Одоо харьцангуй сүүлийн үед нэг тийм ажиглагдах нь бага болчиход байна уу гэж би хараад байна. Тэгэхээр энэ хэр үр дүнтэй юм бэ? Магадгүй одоо тэр яшин шалгалтаа өгсөн хүүхэд тэгвэл одоо би ингээд нийгмийн ухааны хэдэн салбараар хэдийн хичээлээр шалгалт өгчлөө. Магадгүй голч оноо маань одоо 600 оноо байлаа. Тэгэхэд би одоо нөгөө хуульч болох уу юу болох уу гэдэг ингээд нэг хэдэн боломж надад нэгчээд байна шүү дээ. Тэнгүү тэднэрийнхээ аль нь надад зохих вэ гэдгийг хэрхэн сонгох вэ гэдэг дээр тэгвэл шалгалтын дараа энэ тестийг өгч болох уу? За яг хурууныхын онцлогоон дээр гэвэл нас хамаагүй. Одоо жишээ нэгээс дэш бүх насны хөгж болдог гэсэн. Яагаад гэвэл хурууныхыг түшиглээд таны суур өгөгдлийг програм тооцоолоод байгаа юм. За суур өгөгдөл гэдэг маань та эцэг эхээсээ төрөхтөл ийм байсан байх боломжтой юм байна гэдгийг програм нэг 60-аас 80%-тайгаар үнэн бах магадaltaгаар гаргаж өгч байгаа гэсэн. За энэ нь үзүүлэлтүүд нь ерөнхийдөө оюун ухаан талаасаа ямар чадамжуудтай юм гэдгийг чинь л гаргаад байгаа гэсэн. Яг болохгүй юм байхгүй. Энэ одоо онцлогооны давуу тал нь юу юм гэхлээр нэгдүгээрт би өөрийгөө таниагүй хөхөд би чи ийм зүйлийг чадах байсан юм биш. Яагаад өнөөдөр хүртэл би энийг мэдээгүй гэдэг урам зориг авч болно. Нэг бол сул байсан өгөгдлийг магадгүй хичээл зүтгэлээрээ те багаас нь эцэгхэн зөв дэмжиж маш сайн хэмжээнд авчирсан бичиж болно. Тэгвэл бас дахиад урам авдаг хүүхэд. Дахиад энэ онцлогоог одоо онцлогоонд хүүхдээ онцлуулснараа давуу тал нь хаана үсээд байгаа юм гэхээр эцэг их хүүхдтэйгээ яаж харилцуул зөв байх юм, яаж дэмжүүл зөв байх юм, яаж ажиглуул зөв байх юм. Энэ нь эргээд ирээдүйд ямар нөлөө үзүүлэх юм гэдгээ баримжаална. Дахиад хүүхдээ би хөгжлийнхаа явцад хаашаа чиглүүлвэл илүү хүүхд маань чадамж нь хүрэхийн аль хэсэг нь чадамж хүрэхгүй хэсэг юм. Тэгвэл би угаасаа анханасаа тоогоор явахгүй хүүхдийг би үнтэй багш худалдаж аваад үнтэй сургуульд те тооны гүнзгий сургуульд оруулаад яах юм. Хүүхэд ч хүчээр автоматар те дадлаараа би болгосон ч гэсэн ирээдүйд сонгох сонголт нь хизээч тоон дээр байхгүй л гэсэн үг байхгүй. Тэгэхээр хурууныхаа онцлогооны гарах дата бол ерөөсөө хүний суур ийм датаг л одоо танд гаргаж өгч байгаа гэсэн. Баримжаа гэсэн үг те чи баримжаа. Энийг авснараа би чи нэг ийм зан төлөвтэй юм биш үү? Ийм зүйлийг чаддаг байсан юм биш үү? Тэ ийм зүйлээ би сайжруулсан юм байна. Тэгвэл би одоо юу хийж болох юм гэдгийг харуул боломжтой. За энэ дээр хүмүүс яагаад ийм сөрөг байр суурьтай аваад идэг гэхээр манай дээр одоо 3 жил 4 жил орчмын туршид үйлчлүүлсэн хүмүүсээс нэг ч сөрөг комент ирж байгаагүй. Үнэхээр баярлалаа гэж хэлээд гардаг. Яагаад гэхлээр бид нар энд хүүхдэд урам зориг өгөхөөс гадна эцэг эхийн нүдийг нэгэ гаргадаг байхгүй. Хамгийн чухал зүйл нь нөгөө дагалдах зөвлөгөө гэдэг юм байгаа даа штэ тий. Мэржлийн хүмүүсийн тэр чухал гэсэн үг. За тэгээд бид нар айл болох багаас нь онцлуулах юм бол илүү давуу тал үүснэ. Би багаас нь 2 настай хүүхдээсээ яаж харилцахын гэр бүлийн орчны уур амьсгал ямар байх ёстой юм, яаж ажиглахын, яаж шийдвэр гаргалтанд оролцуулаад биеийн даалгавар сурахын, хэдэн настай хүүхдэд би ямар үүрэг хариуцлага үүрүүлэхин гэдгийг мэдээд авчиж байгаа байхгүй. Бид нэр энийгээ мэдгүйгээсээ болол одооны өсвөр насны хүүхдүүд маань би даах чадамж султай, үг даах чадамж султай, өөрийгөө илэрхийлэх чадамж султай, сонголт хийх чадваргүй гэдэг ч юм уу те энэ сул талууд ажиглагдаад байгаа гэсэн. 12 дугаар ангийн хүүхдээ яг өөрөө хүсээд миний сонирхолтой нийцэж гин үгүй юу те давхцал байна уугүй юу яг миний чадамжинд нийцэж гин үгүй юу гэдгээ баримжаалах бол бүрэн боломж байгаа. Гэхдээ яг хүмүүсийн нэг бухимдаад идэг зүйл нь зүгээр нэг хурууны ихийг уншуулангуудаа програмаар тооцоолонгуудаа хүүхдийн эцсийн сонголтыг хийж өгöd юм гэдэг дээр бухимдаад идэв юм шиг байна. Гэхдээ бид нар хизээч эцсийн сонголтыг санал болгохгүй. Бид нар зүгээр чиглүүлдэг. Ийм боломж байна. Чи юу гэж бодож байна? Чиний сонирхолтой нийцэж гин үү? Нийцэж байгаа бол энийг цааш нь дахиад ингэж судалж ээж эцсийн сонголтоо хийгэрэй гэдэг зөвлөгөө өгдөг гэсэн үг. Илүү хувийн мэдээлэл гарч ирдэг гэж ойлгож болох уу? Тийм. Одоо нөгөө нэг хэсэг өнөө худлын дизгэл нэг нэвтрүүлэг байдаг байлаа шүү дээ. Нөгөө худал хэллээгээс нэг цахилгаан зөгтөг шиг те магадгүй тэр өгөгдөл одоо яг энэ танаа ашиглаж байгаа энэ програм дээр бүрэн яг ингээд
илэрхийлэгдээд гарна гэж юу? Ер нь бол 60-аас 80% гардгийг. За одоо асуулгын тестээр бид нар яг энэ програмаар уншилж байгаа 77 хуудсанд гарч байгаа агуулмжийг гаргая гэхэд 500-аас 700 асуулга бэжж гарах боломжтой гэж байгаа байхгүй. Гэтэл асуулгын тестийг хүн бүгэлж байхдаа яадаг вэ гэхээр тухайн үеийн сэтгэл зүй шууд нөлөөлчихдөг. Би хэрэг стресстэй байна, хэрэг яарж бөглсөн байна, хэрэг залхуурж бөглсөн байна гэдэг шууд хамаатай. Гэтэл нөгөө хурууныхээ онцлогоо нь юуг илүү хэлбэршуулад доктортой бариад байгаа вэ гэхлээр хурууныхээ өөрчлөгддөг. Зүгээр нэг хурууныхыг одоо начиг хүн ч гэдэг юм уу шууд гаргангуудаа програм бүтээгээд энийг гаргаагүй штэ. Хурууныхээ ч өөрөө ямар үндэс суурьтай юу юуг тодорхойлж болдгийг, хөгжлийнх нь үйл явц нь ямар байсан. За дахиад энэ дээр чинь тарих судлал, сэтгэл судлалтай ингээд хүүхэд хөгжил гэдэг ч юм уу маш олон салбарын эрдэмтэд нийлээд ийм байх боломжтой байна гэд маш олон ажиглалт, асуулга, тандалт гэд судалгаануудын үр дүн дээр ийм байх боломжийг тооцоолоод твшилтэт технологиор л гаргаад ирсэн байхгүй. Гэтэл нөгөө начиг хүн бүтээсэн юм шиг ингээд нэг чинь худлаа энэ бол ловер гэдэг ч юм уу эсвэл хүмүүсийн тархийг угааж ин гэдэг хандлага айгүйх яваад идэг. Гэтэл яг ирээд өөрөө бичлээд үзүүлээд орчлуулаад зөвлөгөөгөө аваад гарч байгаа эцэг их бол үнэхээр хэрэгтэй байлаа. Үнэхээр одоо үр дүнгээ өгч байгаа гэдэг ч юм уу өгнүүдийг бол ингээ хилээд гардаг. Үнэхээр чухал байсан байна гэдэг зүйл дээр ч гэсэн яг ер нь нийтлэгээрээ байр суурь нэгтэлдэг. За баярлалаа. Одоо 12 дугаар ангийнхан маань ойлгомжтой. Тэгвэл ер нь мэрэгжил сонголтыг хэддүгээр ангиас бэлтэж эхлэх хэрэгтэй юм бол. Одоо дахиад хаврын шалгалттай л би холбож ярьж байна. Тийм шүү дээ. Одоо тэгэхээр нийтлэгээрээ бид нар яадаг вэ гэхлээр 8-9-д ороод ирэн гот нь хөө их мэрэгжил сонголт гэдэг түрүүн би хэлсэнчлэн анхаарч эхэлдэг. Гэтэл олон улсын жишгээр яг зүгээр хөгжилтэй орнуудын жишгийг ингээд судлаад үзэх юм бол одоо Финланд гэхэд бүр ингээд цэцэрлэгээсээ ингээд мэрэгжил сонголтын хөтөлбөр нь бүр ингээд системээрээ суудсан ингээд багаас нь мэрэгчлээ танилцуулах үйл явц ингээд явж байдаг. За одоо Канад байлаа гээл тэгэхэд нэмэлт ийм сургуулийнхаа хажуу заавал дэмжих ийм боловсролын түүгээ байж байдаг тэр нь яг ингээ мэрэгжил сонголт руу гэдэг ч юм уу нөгөө нэг карьерийнх нь одоо сонголтууд руу чиглүүлж яадаг гэдэг ч юм уу гих мэтчлэн байгаад байгаа байхгүй. Гэтэл манад нөгөө системээрээ тийм юм байхгүй. Гэтэл бид нар юу гэж хараад байна гэхээр өнөөдөр 8 дугаар анги 9 дугаар ангид орохоос өмнө ядаж та хүүхдээ 4 5 дугаар ангиас нь эхлээд өөрийнхөө ажлаас эхсүүлээд таниулаач. Одоо мэржлээ таниулаарай, хүүхдээ ажиллаад авуулаад яваарай гэхээр зарим эцэгчүүд яадаг вэхээр өдөржин зүгээр хажуудаа суулгаад ингээл юу ч ярихгүй. За аав завгүй шүү, ээж завгүй шүү гэл ингээд суулгаад идэг. Гэтэл эн чинь өөрөө шал өөр үйл явцахгүй. Яг хүндэтгэлтэйгээр нөгөө хүүхдтэй хандаад би яг ийм юм хийдэг. Миний дарга бол энэ одоо би ийм юм хүмүүстэй хамтарч ажилладаг. Манай байгууллагт ийм албан тушаалууд байдаг. Энэ нь ийм юм хийдэг гэдэг ерөөхдөө танилцуулаад ажлынхаа байрыг танилцуулаад өдрийнхөө уулзалтанд ч хамаагүй чухал байсан ч хамаагүй би өнөөдөр ийм цагийг хүүхдтэй гаргаж байгаамаа гэдгээ хэлээд би хуралдаа хүүхдээ аваад орж болох уу гэдэг асуултыг хүүхдийнхээ хажууд асууж байгаа нь өөрөө маш их ихтгэл үнэмшил хүндэтгэлийг хүүхдэд үзүүлж байгаа хэлбэр. Ингэж чадсанараа бид нар яах гээд байгаа вэ гэхлээр хүүхэд ядаж сонголт хийх насн дээрээ нөгөө мэрэгжил гэдэг зүйлийг таньсан байгаа байхгүй. За гэтэл түрүү ярьсан ш нөгөө 71% орчим нь сонирхол чухал гэдгийг баримжаалцсан байна. Ойлгоцсон байгаа даа штэ. Гэтэл яагаад дахиад ажилгүйд л их байгаа, залуучууд ажил хийхгүй байгаад дахиад нөгөө нэг бакалавр зэрэгтэй хүмүүс маань ажилгүй хിവэрэ байгаа дахиад ингээд тухайн мэргэжлэр ажиллахгүй байгаад байна гэдэг асуудал дахиад ирэгдэнэ. Тэгэнгუთ энэний ард нөгөө анханасаа мэргэжлээ таниагүй. Нөгөө мэргэжлийг ерөөхий байдлаар ойлголтоо авчаад миний сонирхол энэ учраас би энийг сонгоход болох юм байна гэж сонгоцсон гэсэн. Тэгээд нэг 4 жилийг чадах чинээгээрээ сурчаад яг ажлын байран дээр очингууд энэ миний бодсон орчин биш байна гэдэг хүүхдүүд маш их манадж ирдэг. Бүхэлд нь 6 жил ангаагт сурчаад ажлын байран дээр гараад 2 сарч болоогүй энэ миний ажиллах байр биш байсан. Би одоо яах вэ гэж ирдэг хүүхэд ч хүртэл байдаг. Тэгэхээр нөгөө нэг биднэрт хамгийн чухал 2 үйл явц нь өөрийгөө таних байгаад байна. Дахиад мэрэгчлээ таних үйл явц байгаа. Бид нар энэ хоёрыг хоёлынгийн зэрэг авч явахгүй бол аль нэг нь алдагдаад ирэх юм бол дахиад нөгөө сонголт маань буруу бах магадлалыг тодорхой хэмжээгээр өсгөх байгаа гэсэн үг. Гадны улс орнуудад яг энэ
мэрэгжил болон салбартаа танилцах аяллыг ер нь ерөнхий боловсролынхаа сургуулийн програмд юм уу, хичээлд юм уу, нэг бол ийм хүүхэд хөгжлийн нэг ийм нэмэлт цаг эднэр гэж хэр их байдгийн бол мэдээж энэ нь яг магадгүй мэрэгжлээ зөв сонгоход тэр салбар дээр очиод айцхүүгээр ажиллах тэр боломжийг бас бүрдүүлж өгдөг баг. Манад нэг учир дутагдaltaй зүйл нь одоо хэрвээ ингээл нөгөө төрийн хөвшлүүд, хувийн хөвшлүүд хоёр чинь тэнгэр газар шиг ялгаатай үйл ажиллагаатай байна. Ажлын ачаал нь өөр байна. Төсөөснөөс одоо нөгөө соёл иргэншлийг олон ангит өндөр хөгжилтэй кинонуудаас авж जैन тийм ээ. Солонгосын, Японы, Америкийн кинонуудаас эмнэлгийн салбар гэхээр ийм, хуулийн салбар гэхээр тийм, прокурор гэхээр ийм, өмгөөлөгч гэхээр тэгдэг гэдэг. Гэтэл өнөөдөр яг Монголын маань өнгө төрөх ямар байгаа билээ гэдэг маань бас урам хугарах ийм зүйл болоод байгаа юм болов уу гэдэг бас ийм хардлага надад байна л да. Хардлага ч явах уу энэ угсаа хэл. Тий, ер нь бол яг хөө мэдээж бид нар ингээл гадны соёлыг хараад те гадны хөгжлийг хараад хөөх ямар гоё ингүүл гоё гэж мэдээж хүн болгон салбартай холбоотч л байгаа х те энийг нэвтрүүлвэл ингүүл гэдэг ч юм уу. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд бол те түрүү хийсэнчлэн бүр цэцэрлэгээс нь системээр хангаа авчиж байгаа энэ дээр те. Одоо жишээ нь бид нар хамгийн энгийн жишээ зүгээр кинон дээрээс хүртэл харахад ингээ Япон кинон дээр те ингээд 3-4 настай хүүхэд нь ингээд галкаманди малгай өмсчөөд те яг ажлын байраар нь явж байгаа дүр зураг бол бид нар харж л байсан үзчихсэн кинонууд дотроос. Тэгэхээр яг тэр мэдчлэн системүүд бол зөндөө байгаа. Бид нар тэгэхээр энийг яаж шийдэх ёстой юм гэхээр яг миний шийдэх ёстой асуудал биш. Энэ бол төр захиргаатай нөгөө яамныхаа хийх ёстой асуудал. Тэгэхээр манайх яг одоо энэ мэрэгжил сонголт дээр ийм яг нээлттэй өдрөлөг зохион байгуулдаг. За дахиад нэг 3 жилдээ юм уу 2 жилдээ нэг удаа нэг ийм хавар болонгууд нэг ийм 1000 болоо 2000 хүүхдээр тийм мэрэгжил сонголтын өдрөлөг гэл нэг ийм тест аваад зөвлөөл. За дахиад улсын хэмжээнд сургуулиуд дээр одоо яам агентлагуудаас нь тийм нэг хүн очиод нэг ийм тест бүглүүлээл ингээ явдгийн юм шиг байгаа юм. За би энийг зүгээр яаж баримжаалж яах гэхээр хүүхдийнхаа сургуулаар баримжаалж гин хүүхдээсээ баримжаалж гин за ямар процесс яаж явж гин гэдэг нь гот нэг тест бүглүүлсэн тэгэн готоо чи ийм болох юм байна гэдгийг хэлэл гараа авчдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол өөр айгүй өрөөсгөл ойлголт. Бид нэр ийм байдлаар хүүхдүүдэд мэдээлэлээр хангаж болохгүй, ийм байдлаар сонголтонд нь шууд нөлөөлж болохгүй, те ийм байдлаар бид нар эцсийн сонголтыг хүүхдэд тулгаж болохгүй гэсэн үг. Тэгэхээр энэ нь өөрөө манай яамч байсан агентлагууд ч байсан гэсэн мэргэжлийн байгууллагууд нь өөрөө одоохондоо бас яг нөгөө өндөр хөгжилтэй орнууд шиг тийм системээр хангах боломж нь байхгүй болоод ч гэдэг юм уу эсвэл одоо арайч сэтгэлгүй гэж хэлж болохгүй бах те. Гэхдээ ер нь бол ийм чадварч байхгүй байгаа яг үнийг хэлэхэд. За тэгэхээр ер нь нийгэмдэр яг нэг талаасаа бидний бизнес юм шиг харагдаж байгаа тийм бидний мөнгө олж байгаа амьдралаа залгуулж байгаа хэлбэр гэхдээ бид нар чадах чинээгээрээ яг энэ талбар илүү чухал юм байна илүү энийг өргөн цаар хүрээтэйгээр нэг хүүхдэд ч гэсэн нөлөөлөх нь чухал юм байна энэ чи ирээдүйд ганцхан би хүүхдэдээ санаа зовж байгаа асуудал биш тийм миний хүүхдэд амьдрах нийгэм миний хүүхдэд цуг тэр нийгэмд амьдрах хүмүүсийн тухай ярьж байгаа асуудал байхгүй тэр утгаараа ч гэсэн энэ миний хийх ёстой үүрэг гэж бодож байгаа маш олон мэрэгчлэтнүүд байгаа. Харин энийг төр захиргаа нь яаж дэмжиж бодлохоороо гэдэг ч юм уу те хамтарч ажиллаж болох вэ гэд ядаж эхлээд бас жоох ажиллах хэрэгтэй юм болов уу гэж би бол хардаг байхгүй юу. Тийм тэгэхээр ер нь бол яг үнэндээ яг нэг томоорч ярьж байгаа юм биш одоо төр захиргааны хийх ажлыг маш олон ийм сэтгэлтэй зүтгэлтэй мэрэгчлэнгүүд те ингээд хувь хуваараа жижигээрээ нөлөөлөл хийгээ явж байгаа гэж ойлгож байна. Тухайлсан нэг сургууль дээр яг энэ програм хэрэгжихэд хэдэн удаагийн хичнээн сэдв ямар цаг хугацаа зарцуулж ерөнхий энэ ойлголтыг нэмэлтээр ингэж одоо өгөх боломжтой бай. Энийг одоо Bridge Academy яаж хийж зохион байгуулж зохицуулж бид нар яг өнөөдрийг хүртэл маш олон хувилбараар ажиллаж үзэж байгаа тийм туршаал үзэл явж байгаа. Зарим сургуулиуд ангиуд маань яаж яах гэхээр зөв нэг цагийн хөтөлбөр авъя тийм одоо нөөцийнхээ санаачлагаар гэдэг ч юм уу санхүү мөнгөндөө уягдаад тийм хүн болгон бас их төлбөрдүүлж чадахгүй шүү дээ. Тэр утгаараа нэг цагийн сургалт аваад үзье гэж авдагч газар байгаа. 2 өдрийн хөтөлбөрт чамрагддаг газар байгаа тийм 2 цагийн сургалтж авдаг газар байгаа. За сарынхын хөтөлбөрийг тэр чигээр нь манайх ингээд авъя гэдэг газар байгаа. Тэгэхээр яг нөгөө
хідэн цагийнх хідэн өдрийнх байхаасаа үл хамааран мэдээж яг хөө тэр болгоны чинь нөлөөлөл хүртээмж нь өөр байгаа шүү дээ. Гисэн ч гэсэн нөгөө нэг хүүхдүүдэд хамгийн үндсэн гол ойлголтыг нь л өгөөд явах нь чухал байгаа. Энэ сонголт гэдэг зүйл нь яг юу юм? Нэг л удаагийн үйл явц юм уу те? Эсвэл мэрэгжил гэдэг зүйл нь юу юм? Нэгэн ажил юм уу? Тэ? Эсвэл энэ олон ажлын тухай яриад байгаа юм. Эсвэл мэрэгжил гэдэг зүйл зөвхөн орлого юм уу гэдэг үндсэн ойлголт. Дахиад мэрэгжил сонголтынх нь өөрийнх нь үйл явц нь өөрөө яг юу байх юм гэдэг л тэр чиг баримжааг өгөөл яваад байгаа гэсэн. Яг одоогийн байдлаар манайх давтагдсан тоогоор нэг 830 орчим хүүхдэд яг өөрийнхөө академиар дамжуулаад яг сургалтаараа хөтөлбөрөөр хүргэсэн байдаг. За нэг цагийн хөтөлбөрөөр сургалтаар гэж үзэх юм бол нэг ойролцоогоор бараг 20,000 хүүхэд гэж хэлж болно. Одоо сургалтаараа мэргэжил сонголт гэдэг чинь ийм зөв шүү гэдгийг ингээд лекц хэлбэрээр хүргэсэн байгаа даа гэсэн. За хувьчилсан зөвлөгөөгөөр гэх юм бол нэг 200 орчим байгаа лу гэж харж байгаа тийм тоо үзүүлэлтээр гэсэн үг шүү дээ. Тэгэхээр мэдээж цаашаа ч гэсэн тоо өсөх бах. Энэ хэрээрээ ч гэсэн нөгөө хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгааг илэрхийлж байгаа тийм. Тэгэхээр бид нар энэ дээр ч гэсэн бас яг нэг юм энэ талбарт ажиллах сонирхолтой юм яг мэргэжлийн багш нар ч гэсэн хөтөлбөртэйгээ уялдуулаад бэлдэх бас шаардлага гарч ирж байгаа. Тэр утгаараа академи болов сая яг анхныхаа багш нарыг бэлдэж гаргасан байж байгаа. Манай багш нар ч гэсэн маш идэвхтэйгээр яг энэ талбарт ажиллаж байгааг харахад үнэхээр таатай байна. За яг энэ ажилдаа бас холбоотойгоор одоо бид нар нөгөө дангаараа тоглох ч гэдэг юм уу одоо боломж бас байхгүй. Энэ дээр бол яг энэ салбар дээр ялангуяа мэргэжил сонголт дээр гэдэг ч юм уу бид нар маш олон хүн байж өөрсдийнхөө хүрээллээр чадах хэмжээгээр нөлөөлөл үзүүлээсэй гэж би маш их хүсдэг. За би бол нөгөө нэг одоо яг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг бол хэзээ ч өрсөлдөгч гэж харддаг. Харин илүү ихээр хүчрхэгжээсэй илүү олон гоё юм шин санаануудыг шин боломжуудыг илүү их нэвтрүүлээсэй гэж хүсдэг. За яг энэ нөгөө сая би хэлсэн ч нөгөө багш бэлдэх хөтөлбөр зарлаад анхныхаа багш нарыг гаргасан гэдэг яг үүнтэй холбоотойгоор манайх Монголд анхны яг хүүхэд өөрөө бие дааж ажиллах боломжтой ном гаргасан байна. Мэргэжил сонголттой холбоотойгоор гэсэн үг тийм. За энэ дээр бол мэдээж маш олон багш нар ажилласан, маш олон хамтрагчид байгаа тийм. Манайхтай байнгын одоо түншийн холбоотой ажилладаг, байнгын яг энэ талбар дээр цугтаа явж байдаг зан чанарын академи одоо үүсгэн байгуулагч Номинзол гэдэг багш маань байгаа. Яг энэ дээр бол бид хоёр яг хоёулаа хоёр талаасаа яг анханасаа хөтөлбөрөө боловсруулахаасаа ихсүүлээд л 2 жил гарan гээд туршаад хамт байсан гэсэн. Тэгэхээр энэ бол яг ганцхан миний одоо бүтээл гэхээс илүүтэйгээр бид хоёрын хоёулынх нь бүтээл дахиад энэ бүтээлийг аль болох бид нар хүүхэд болгонд хүргээсэй гэж хүсэж байгаа. Тэгэхээр бид нар хүүхэд болгонд хүрж үйлчилж чадахгүй дахиад одоо тухайн хүүхэд болгоны эцэг их бид нартэй мөнгө төлөөд бас магадгүй үйлчлэгээ авч чадах боломжгүй байгаа шүү дээ. Тэр утгаараа бид нар илүү нийгэмдээ болж боломжит хэрээр нь бүх хүүхдүүдэд хүрэхийн тулд энэ гарын авалгыг гаргасан гэж хэлж болно. За энэ гарын авалга нь мэдээж дахиад манай нөгөө бэлтгэгдсэн багш нарын яг нөгөө нэг суур хичээл дээрээ бариад хүүхдүүдтэйгээ ажиллах бас тэр чухал хэрэгслэн болж өгч байгаа гэсэн үг. За уг номтой холбоотой мэдээллийг подкастынхаа төгсгөлд та бүхэндээ үзүүлэх болно. За ер нь бол боловсролын салбар гэдэг өөрөө маш хүнд, том, маш хэмзэг сэдв, маш хэмзэг салбар. Тэгэхээр нэг удаагийн ярилцлагаар хоёулаа энэ сэдвийг бүтэн дэлгээд ингээд логик ойлголтыг үзэгчдэд үзүүлэхэд бол бас цаг бол бүр өчүүхэн төдий хумхын тоос шиг л ийм хорон цай ийм цаг хугацаа. Тэгэхээр доктортой явъя хэдүүлээ цааш нь маш олон сэдвэр нь дараагийн дугаараас эхлээд илүү сэдвчлээ, наривчлээ. Тэгээд яг оновчтой шийдлүүдийг оновчтой гарц зөвлөгөөнүүдийг бас үзэгчдэд өгье. Мэдээж энэ боловсролын салбарыг нэг л өдөр ингээд алга эргүүлсэн юм шиг өөрчлөөд бүх юм сайхан болоод үр дүн нь тийм амархан одоо гараад ирэхгүй. Энэ бол хэдэн 10 жилээр хэмжигдэж өнөөдөр яригдж байгаа сэдв магадгүй 10 жилийн дараа өр өгөөж би эндээс л өөрийгөө олсон шүү гэдэг зүйл бол гарч эхэлнэ. Тэгэхээр хүн болгон бас хүлээцтэй байх хэрэгтэй. Хүлээцтэй байх гэхээсээ илүүтэй бас яарвчлах хэрэгтэй, цаг хугацааг зөв хожиж, зөв шийдвэр гаргаж, зөв зам дээр одоо хамтдаа зогсох ёстой гэдэг зүйлийг л одоо яг энэ подкастаараа онцлол бай, дуграад бай. Тэгээд олон телехичээлүүд, олон контентууд байдаг. Гэхдээ мэдгүй магадгүй яг энэ боловсролын салбараар дагнж дуурж байгаа
салбарыг бас одоо төдийлөн бас санахгүй байна. Тэгэхээр энэ чиглэлээр ч гэсэн олон шийдлүүд гарч ирвэл бас баярлна. Гэхдээ Bridge Academy, Bridge одоо подкаст бол зогсохгүйгээр нонстоп ингээд үзэгчдтэй бас уулзаад бай. Тэ олон талаас нь хүргэе, хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн эрүүл мэнд, тэгэл боловсрол гээл ингээл ер нь бол олон талаас нь дуурж болохоор байна тийм ээ. Тэгэхээр энэ удаагийн ярилцлага ямар тач энд хүрээд өндөрлөе гэж би бодож байна. Тэгээд дараагийн сэдвийг хоёулаа илүү наривчлаад тэгээд ярилцъя. Тэглэхгүй яах вэ? Тэгээд мэдээж өөрөө нөгөө асар том цар хүрээтэй сэдв байгаад байгаа шүү дээ. Боловсрал гэдээ аваад үзвэл тэрэн дотроо мэржил сонголт нь ч өөрөө бас асар том нарийн тийм одоо агуулга байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр ярих юм бол зөндөө байгаа. За тэгээд магадгүй сонсогч нарт маань хүртээмжтэй байх болов те хэрэгцээтэй байх болов гэдэг үүднээсээ би бол маш дуртайгаар ярилцахад бэлэн байгаа. За баярлалаа амжилт хүсье. За баярлалаа.